өдөр бүр үнэн гихч зүйл өөрчлөгдөж, бодол чинь өөрөөсөө урвах шалтгаан болж, хайр гэдэг нь гэмт хэрэг болдог ертөнцийг төсөөлдөг. Энэ бол Жорж Орвеллийн 1984. Дарангуйж даван гайсан ирээдүйн тухай аимшигт төрөвс Уинстон Смит бол океаны нэртэй дарангуйлийн нийгэмд амьдардаг даруухан нэгэн. Энэ улс том химээх үл үзэгдэх удирдагчийн доор намын хатуу хяналтанд оршдог. Нам бүхнийг удирдана. Түүх, хил, сэтгэл хөдлөл, бодлыг хүртэж, тэд таны үйлчлийг биш, таны бодлыг хяндаг. Уинстон үнэн яамд ажилладаг. Түүний ажил бол бодит түүхийг засварсан өөрчлөх. Гэвч тэр энэ бүхэн худал гэдгийг дотроо сайн мэднэ. Тэр сэтгэл дотроо эсэргүүцэж нууц тэмдэглэж хөтөж бүхнийг асууж эхлэнэ. Түүний амьдралыг нь өөрчилсөн хүн бол Жулиа. Тэр Уинстонд би чамд хайртай гэсэн зурвас өгдөг. Тэдний хориглогдсон харилцаа, хайр дурлал улмаар эсэргүүцэл болж хувирна. Тэд хяналтгүй нууц өрөөгөлж анх удаа хүн гэдгээ мэдэрч эхлэнэ. Тэд хайр гэдэг нь төгс биш. Заримдаа эмх самраагүй. Бас гүн гүнзгий мэдрэмжтэй зүйл боловч энэ бүхнээрээ намайг ялах хүчтэй гэж итгэдэг. Гэвч ертөнцид найдвар бол хамгийн аюултай зүйл юм. Удалгүй тэднийг баривчсан. Уинстоныг хайрын яаманд аваачиж тэнд бие сэтгэлийг нь тарамдуулан тамлана. Хайр гэдэг нь тарчилгаа. Эрх чөлөө гэдэг нь дуулууртай байдал гэсэн утгатай болж хувирна. Тэр Жулиагаас хүртэл урвж өрхөн. Эцэст нь түүнийг суллана. Гэрч тэр өөрийгөө алдсан нэгэн болж хувирсан байв. Тэр дахиж асуудаггүй. Тэр эсэргүүцдэггүй. Тэр телескрийн өмнө дуугүйхэн сууж хамгийн аимшигтай үгийг хэлнэ. Тэрээр томхыг хайрлаж байна гэж хэлнэ. 1984 бол уран зохиол төдий зүйл биш. Энэ бол анхааруулга юм. Хяналт цензур. Үннийг атгсан хүчний аимшигт нөлөөг бидэнд сануулж байгаа бижээ. Төгсгөлд нь та дараах зүйлсийг эргцүүлж үзээсэй хэмээн хүсэж байна. Өөрийн бодох, асуулт асуух, ярьж хэлэх эрх чөлөөгөө хамгаалж бай. Хүмүүс үннийг ярихдаа имиж хэлбэж анхаар. Үннийг мэдхэд улам бүр төвхтэй болж байвал асуулт тавь. Хамгийн том аюул бол эрх чөлөөгөө алдах явдал биш. Харин тэр эрх чөлөө чухал байсан гэдгийг мартах юм. Та текстийг дуу болгон хөрвүүлэгч, химэл оюунд суурилсан цэцэн платформоор бүтээсэн контентийг сонсож байна. Та ч мөн цэцэн платформыг ашиглан хүссэн текстээ дуу болгон хувирах, мөн өөрийнхөө хоолойгоор хүссэн текстээ уншуулах боломжтой. Энэ удаагийн дугаараа иймхүү жаргаагаад дараагийн дугаараар дахин нэг сонирхолтой номоор эргэн уулзцгаая.